ярьлаа. Уцаар яриад хэ. Би чамд ямар хайртай байлаа. Өөр хүнтэй гэрлэх гэж байгаа юм уу? Тавиач. Намайг мөнгөгүй болохоор хийсэн биз дээ. Мэднэ. Энэ залуучин компани захирал. Надаас их мөнгөтэй. Гэхдээ надаас илүү чамайг хайрлаж чадахгүй. Одоо болтол ойлгоогүй байгаа мó. Мөнгөгүйгээд чамаас салсан юм бишээ. Чиний хайр үргэлж тооцоотой байсан. Өнгөрсөн сард зээлсэн 10,000 буцааж өгье. Тэгэл болоо юу? Хэрвээ банкнд хадгалсан бол өссөн байгаа шүү дээ. Энийг ч гэсэн бодож үзэх хэрэгтэй юм биш үү? Болох юм. Бид авчраа. Тас хамгаахгүй. Ухаантай хөө шүү. Тэгэлгүй дээ. Манайх их мөнгөтэй айл. Тийм болохоор гэрлэхээс өмнө гэрээ хий. За ойлголоо. Бидний амьдрах байр болоод нэр дээр байгаа 2 байрыг чиний нэр дээр шилжүүлчихсэн. Одоо тэр бүгд чиний эзэмшилд. Ирээдүйд би чамд муухай хандвал намайг хөөж гаргаарай. Ойлгов уу? Эн чин болохгүй үсттэй. Эн чин зөв сонголт. Айх айдсгүй амьдруулмаар байна. Мөнгөгүй болон тооцоотой хоёр их ялгаатай шүү. Чи үнэндээ бол чин сэтгэлээсээ юм шиг царайлаад маш их тооцоо хийдэг хүн. Тийм биз дээ. Битгий олон юм яриад бай. Бидний шиг мөнгөгүй хүмүүсийн зүрх сэтгэл дээр чи зүгээр л дэвсэлж байна. Чи бол мөнгөнд дурлсан шуналтай хүүхэн. Жан чи бусдаар чи сэтгэл авш. Сайхан ааштай биш. Дээрээс нь сайн задулддаг. Хамгийн гол нь мөнгөтэй штэ. Дургу хөрмөр байгаа биз? Намайг дарамтлж байсан хүн. Би Эхнэр минь усанд жогон бэ. Ямар хамаа. Би удахгүй. хойд ижигч өрөх уу яах вэ? Чиний гээд хэлээд байгаа юм биш. Чиний тооцоог нэг бүрчлэн биччихсэн. Тийм артаарай. Гэхдээ Гэсэн ч хамаагүй. Чамайг сайхан амьдруулах итгэл надтай. хэрхээ. Нэг гэрлэхийг хүсэж байгаа цорын ганц хүн бол чи. Тэгвэл аав ээжигээ яаж дампуурхайг хүлээгээд сууж вэ? Танай компанид илүү их дарамтгч, танайхыг сүр Хамаагүй. ямар ч орсныхоо дараа тэр гэрээс явсан. Ерөөсө буцаж очоогүй. Мэдсэнгүй чамд ийм хэцүү байсныг ирээдүйд үргэлж жаргалтай байлгана. Наад үгээ битгий мартаарай да. Амли. Ди захирлаа. Том хэрэг мандлаа. Группийн асуудал ноцтой байна. Хоёулаа хормоо хойшлуулах уу? Үгүй. Би чамайг мөнгөтэй ч мөнгөгүй ч хайрлах болно. Гэхдээ наад хайр чинь ямар ч үнцэнгүй. Лидүн аха хүнд байдалд орсон гэж сонслоо. Ямар их сандарсан гэж. Лидүн аха мэднэ үсттэй. Би танд ямар сайн билээ дээ. Хэрвээ та надтай байхыг зөвшөөрвөл би нэг тэр бомыг гаргаж танай группийн асуудлыг шийдэж өгье. Уучлаарай. Би чамд тэгвэл миний тоглоом болно. Яагаад гэвэл жилийн орлого чинь 10 оронгоо сэтэрдэггүй жижиг компани үсттэй. Том ярьж байх шиг. Чи хэм? Ида группийн ерөнхийлөгч. Ида гэж Forbes-ийн том 50 группийн нэг Ида юу? Жанши чи бол миний охин. Хэнд ч дээрлэхүүлэхгүй шүү. Ээж нь чиний түшиг тулгуур байхыг хүсэж байна. Хадмуудын чинь бизнест асуудал гарсан бололтой. Зүгээрээ ээж нь туслая. Охины минь дээрлэгсэн танай групп харин дампуурхаа хүлээж байгаарай. Ложан. За. Хурдан зохицуул. Уучлаарай. Ойлголоо. Миний буруу уучлаарай. Өөрөө л сайхан амьдарч байвал боллоо. Би чиний ээж. Нүдэн хасаа өмнө чиний өмнө хариуцлага хүлээх ёстой. Ямар төрсөн биш. Юу гэж байгаа юм бэ? Ах чамтай уулзахад чи иймхэн байсан санагдаж байна. Тэр үед л шийдсэн байсан. Насан туршдаа ээж охин явна гэж. Мөнгө төл. Даатгалын мөнгийг бүгдийг өгөө үсттэй. Хүрхгүй байгаа мó? Сонсож бай. Надад мөнгө байхгүй. Мөнгөгүй биз дээ. Наадах чи нэг охинтой үсттэй. Жан шийч билүү? Мөн үү? Явж тэрнийг олъё. Охины минь тайван байлга. Тэрэнд ямар ч хамаагүй юу ч мэдэхгүй байгаа. Тэгвэл хурдан мөнгө төл. За. Өөрийн баримт бичээд өгье. Жан захирлаа. Надад хэдийн юан зээлэж шийчи их сургуульд орлоо. Чи нэр үнэхээр хатуу хөхтэй ч сэтгэл чин зөөлөн хүн шүү. Би зүгээр л тэрэнд надад өртөө юм шиг сэтгэл үлдээмээргүй байна. Хожим нь тэр л аз жаргалтай амьдарч байвал надад хангалттай. Бусд нь хамаагүй. Би өнөөдөр гэрлэх гэж явгааг чинь сонсоод энэ ч өгөхөр ирсэн юм. Энэ үнэт хэдлэл Эрдэнийн чулуу бүгд чинийх. Чулуу бүгд өөрийн баримт бичиж шийдсэн байсан. Насан турш миний Ожан. За. Хадмуудын чинь бизнест асуудал гарсан бололтой. Зүгээрээ ээж нь туслая.
Охины минь дээрлэгсэн танаа групп харин дампуурхаа хүлээж байгаарай. Ложан, За, хурдан зохицуул. Уучлаарай. ойлголоо. Миний буруу уучлаарай. Өөрөө л сайхан амьдарч байвал боллоо. Гэсэн танаа групп. Ээжин чиний Forbes-ийн том 50 группийн нэг ИДА юу? Жилийн орлого чинь 10 оронгоо сэтэрдэггүй жижиг компани үсттэй. Том ярьж байх шиг. Чи хэм? ИДА группийн ерөнхийлөгч. ИДА гэж Чивэлүү мөн үү? Явж тэр тэд хожимд сод энэ өгөхөр ирсэн юм. Жар хангамаар байна. Тэгдэ охин минь ээж нь дэмжиж байна. Чил мөнгөтэй хүнтэй суудгүй юм бол дүүд надад тус нэг гэж бодох хүртэл гоё шингэдэг юм. Хардаа. Гоё юм аа. Би ч гэсэн авнаа. өөрөө авч яах юм бэ? Их чигийг аваад хэрэглэчихгүй юу? Тийш дээ. Чи өөрийнхөө бэлгэлчгэж манай дугаасаа шичигийн юм дүүгийнх нь болчихдаг юм. Энийг надад лидон бэлгэлсэн. За арайч дээ өөрөө авчих яа. Хөөе ланлан. Чи нэр ёстой нэг хачин штэ. Шичи. Над дөрөөгөө харуулаач. За. Энэ миний өрөө. Ээж, миний өрөө яагаад тоглоомор дүүрчихсэн? За чи одоо ажилдаа болчихсон юм чинь тусдаа гарсан нь дээрээ. Арай насаараа миний хажууд байхгүй байгаа үсттэй. Дөөгийн чинь тоглоомын өрөө болгочихсон. Битгий эсэргүүц та хоёр гэрэлснийхээ дараа энийг хувцсны өрөө болгочих нь биз? Миний юмнуудыг яасан? Хэрэгтэй хэрэггүй юмнуудыг чи хайчихсан. Зараач гэсэн хүү авахгүй үз? Новшны нэмэр. Хурдан буцаагаад аваад ир. Тоглоомын өрөө хувцсны өрөө аль нь ч байсан болохгүй. Юугээд орлоод байгаа юм бэ чи? Ёстой нэг хүмүүжилгүй золиг юм аа. Тийш дээ. Зүгээр нэг өрөө штэ. Юу ууртай юм дээ. Ууртай гинэ. Хоёлаа салъя. Ланлан. Энч дүүрч. Хэлж байгаа юм биш үү? Зураг сэрж байна. Хурдан хар. Чамд тийм сайн ирч байгаад хэрэг алга. Игчээ, шийчэдэд танилцуулсан хүн хэдийг бэлгэнд өгнө гэсэн. 500 мянга. Энэ карт нь 5 сая. Игчээ, шийчэдэд танилцуулсан хүн хэдийг бэлгэнд өгнө гэсэн. 500 мянга. Энэ карт нь 5 сая байгаа. Шийчийг гуйх бэлэг болгож өгч байна. Гэхдээ та аавна гэж саналтгүй. Тэгээд бас одоо шийчэд энэ жижиг өрөөч хэрэггүй. Би маргааш шийчэд байр авч өгнө. Та хайрлж чадахгүй бол би санаа тавья. Явъя. Эхнэр минь усанд баярлаа. Лиж яажаа. Намайг жан шийчээ гэдэг. Хуучин хайраа бодсоор байж надтай гэрлэх гээд байгаа мó. Би чамтай гэрлэж чадахгүй заа юу? Сүйт залуу сүйт бүсгүйг өгтөн авъя. Ой, энэ одоо хий юм болоо. Ингэж хувцалж ирчихэд ойлаад байх юм. Мэдгүй. Бусдын хөрөм яагаад юм жаргалтай болж байгаа юм бэ? Үзэгсэлэнт сүйт бүсгүй. Та ноён Моког нөхрөө болохыг зөвшөөрч байна уу? Би Шин. Надтай хамт яваач. Саяын залуу хуучин хайрна гэж сонсож байсан шүү. хуучин хайраа. Сүйт жаргалтай болж байгаа юм бэ? Үзэгсэлэнт сүйт бүсгүй. Та ноён Моког нөхрөө болохыг зөвшөөрч байна уу? Би Шин. Надтай хамт яваач. Саяын залуу хуучин хайрна гэж сонсож байсан шүү. хуучин хайраа. Сүйт залуу эвгүй байдалд орчихлоо шүү. Харин тий ичмэр юм аа. Бид хоёр ч зовлон ихтэй юм аа. Тэр гэрлэхгүй бол би гэрлэе. Хонгор минь, би чамайг 10 гаруй жил хайрласан. Үнэхээр ингэж дууссан гэж бодтол Бурхан надад дахиад нэг боломж олгож байгаа юм байна. Тэр мөнх хөхөн чадахгүй бол би чамайг хайрлая. Надтай гэрлээч. Үргэлжлүүлээч, ойлгож гин үү? Би чамд туслаад байна штэ. Харж байгаа үстэй. Зөвшөөрчлөө. 20 үргэлж тоглосон. 20 гэхгүй. Ер нь даан чиг тас явж байна. Борлуулалт сайтай бүтээгдэхүүн шүү. Залуу шүү юмтай гэж. Битгий яваач. Зүгээр л хэл алтраад хэлчихсэн шүү дээ. Би чамд л хайртай. Болж үз. Худлаа унаж царайлж байгаа чинь ой гутмаар байна шүү. Нүднээс далд орж үз. Чамд яг үннийг л хэлье. Чи тэрнтэй адилхан болохоор л би чамтай гэрлэх гэж байсан. Өөрийг азтай тооц. Би л биш бол өөр хэнийг ч хамаагүй аздан болгоо заа юу.
Би л хүсэхгүй байна. Би сарын 10,000-ын цалинтай залуу шүү. Надаас салаад чи нэг ядуу юмтай суун штий. Хүүхэд чи ядуу амьдрал төсөн. Итгэхгүй нү? Тэгвэл харж л байхгүй юу? Энд чи нөгөө тэргүүн баян мөкөө биш үү? Мөө захирлаа. Та намайг таних болов яах вэ? Эцэгтэй. Эцэгтэй. Гэртээ харин уу? Удахгүй гэрлээ. Албан тушаал дагуур хүмүүс 2,000-ыг л хийхэд болно. Бэлэн мөнгө байхгүй. Одоо чи ямар үе билээ? Шилжүүлчихээ. Намайг хэн болохыг мэдэх үү? Тоглоод байгаа мó? Би яагаад мэдэх ёстой гэж? Хин гэдгийг минь ч мэдэхгүй. Тэгээд ямар мөнгө нэхэд байгаа юм бэ надаас? Тийш дээ. Хөөе шинэ ажилтнгаа сэтгэлийн бэлэг төдөн штэ сүртэй юм биш. Шин дарга ирж байна. Оо цагаа боллоо. Дарга чинь шинэ юм байна. Тэрнээс бас сэтгэлийн бэлэг авахгүй юу да? Зэв хүрчлээ. 2000-ад оныхын ийм бардам шин. Яах вэ чи ингэж л вэ? Жанши чи дарга тарааг байхад хэн чамааг яв гэсэн юм бэ? Ажлын цаг дуусчихлаа. Илүү цаг гэж мэдэхгүй юу? Ажил тарчхаад байна штэ. Илүү цагаар ажиллахгүй яах гэсэн чи? Энээс илүү чухал чамд юу байгаа? Хөдөлмөрийн хууль. За тэгвэл явлаа. Байц. Явхаас өмнө энэ хог асгаадах. Тэгье. Жааши чи өвчтэй юм уу? Яаж ийна? Асгах үсттэй. Үгүй мүү? Муу дарга таныг ажил ихтэй ядарч байгаа болохоор бүгдийг илүү цагаар сууж хичээж гэн. Гэтэл энэ Жан Шичиг хардаа эсэргүүцээд орсохгүй намайг хүртэл доромжиллоо. Жан Шичигийн шууд нэвтрүүлгийн тайлантай танилцлаа. Сайн болсон байна. Компанийн бүтээн зөндөрт ажилтнуудыг дэмжинэ. Мална. Дарга нэгэнд Жан Шичиг сайн гэж байгаа бол маргаашийн шууд нэвтрүүлгийг чи хөтлөөрэй. Цагд авчуул юм. Жан Шичи. Чи чадах уу? Йоо. Миний үгийн санд угаасаа байдгүй юм. Чадахгүй гэдэг үг. Скриптээр хүртэл гаргачих гэж бодсонгүй шүү. Холбоос руу ор. Чичи. Скрипт хий орчих вэ? Юу болов? Жан Шичи шууд амжуулалт ихэллээ. Одоо чи юу урсан барьсан гээд байгаа юм бэ? Ер нь чи скрипт хий орчих вэ? Юу болов? Жан Шичи шууд амжуулалт ихэллээ. Одоо чи юу урсан барьсан гээд байгаа юм бэ? Ер нь чи бичээгүй юм биш үү? Бидний үеийнхээ угаасаа хариуцлагагүй. Ийм хүн манай компаниг хөөтгөл байх. Эхлэх цаг очихлоо. 5 4 3 гоём болно да. 2 1 Огт бүсгүйчүүд кейсийн хөшрөлтийн эсрэг алдарт Улаанбаатар ирсэн шүү. 20 жилийн түүхтэд дотоодын бүтээгдэхүүн эмзэг арсанд санаа зовоод түүх хэрэглэж болно. Нэг төрхөөр арсны гүнд шингэж чигшүүлнэ. Хөшрөлтөө сэргийлмээр байвал энэхүү бүтээгдэхүүнийг авах хангалттай. Яг одоо TikTok-ийн нэртэй брэнд 7 хоног арга хэмжээнд оролцоорой. Хямдрлын хугацаа хязгаарлаа шүү. Яаргачлан холбоос дээр дараарай. Анхны дамжуулалт нь үсттэй. Ямар тод ямар хурдан юм бэ? Скрипт чарахгүй алдартай хөтлөгч болох хүн байна да. Өнөөдөр чамд ямар азан таарсныг мэдэхгүй. Үнэхээр богино хугацаанд бүтээгдэхүүний танилцуулгыг цээжилчихсэн байна. Ястаа уучлаарай. Энэ аз биш шүү. Чадвар гэдгийг. Би радио телевизийн хөтлөгчийн үнэмлэхтэй. Скрипт суулгах нь суур чадвар юм байгаа. Жан Шичи, өнөөдөр чи анхаарлын төвд орсон байж болно. Гэхдээ амлын надтай зүргэлдвэл энд удаан оршин тогтнож чадахгүй шүү. Чамд туслах хинч байхгүй. Жан Шичи чамтай ярьж гин. Дугарлаа хөөе. Мотарга яг таарлаа. Намайг замдаа буулгаад өгч болох уу? Урд суудалд эхнэр минь сууж болно. Эхнэрээ, Мотарга та хэлсэг ирэлчихсэн. Чамд ямар матай? Маргааш битгээр ажлын туршлагатаа бардаж шинэ ажилтнуудыг дээрлэхдэг. Чам шиг ийм хүн компанид хэрэггүй. Мотарга, би компанид олон удаа ашиг оруулсан. Ийм жижиг хэрэгээс олж намайг халж болохгүй штэ. Чи миний эхнэрийг гомдоосон. Энэ жижиг хэрэг биш шүү. Шичи. Суугаарай.
Намайг дарамтлж байсан хүн одоо ажлын хамтрагч болчихлоо. Тэгвэл юм бэ? Жан шичиг ийм хүн гэж ястаа мэдсэнгүй. Сургуульд байхдаа дээрлэгдэх байсан гэж штэ. Ямар аймаар юм бэ? Чи аль сургуулийн төгссөн бэ? Сайн жүжиглэх юм аа. Чи яагаад байгаа юм болоо? Үгүй. Чи сайн хүн. Би юм ярьчихлаа. Битгий бид нар байна. Чи чамайг дээрлэж чадахгүй. Бид нар байна. Чи чамайг дээрлэж чадахгүй. Юу болоод байгаа юм бэ? Муу дарга. Үйл өөр чам шиг сул дорой юмнуудад л үйлчилдэг байх. Кансийн алдарт Улаанбагц хөвшрөлтийн эсрэг үйлчлэгээтэй эсвэлтэлтэйг эсэргүүцэж гүн чигшүүлнэ. Яах гэж ирсэн? Амралт дууссан. Үнэхээр чөлөө олгосон гэж бодоод байгаа мó? Сайн дураараа гар гэсэн үг штэ. Манай халав дарангуйч хүлээж авахгүй. Яв да. Яваа чамтай ажиллахгүй. Ашмааргүй байна. Дарангуйч. Хармааргүй байна. Зайлаач. Ийм хүмүүсийг ястаа үзий яддаг. Жан шичи эндээс явахгүй. Надад итгэж байна уу? Үргэлж чамд итгэдэг. Муу дарга. Жан шичи бол дарангуйч. Энэ олон хүн бүгд мэдж байгаа. Хүний тоо нотлогоо болохгүй. Дээрлэгэл гэдэг нь олон хүн нийлж нэгэн рүүгээ дайрахыг хэлдэг. Дарга. Энийг өмөрөөд байгаа мó? Та хэлсэн штэ. Бүх хэм нотлогоон дээр үндэслэн. Нотлогоо хэрэгтэй биз дээ. Янжины их сургуульд байхдаа хүүхэд тарамталж байгаа бичлэг. Яг бах мэлхий шиг царайтай юм аа. Дүүрэн батга. Би үдийн хоолой хүртэл идэж чадахгүй байх штэ. Ойлоо да. Тэгвэл яхаа өнөөдөртөө орхиж болох юм. Нэг ангийнхан байж битгий ингэлдэ. Наадахыг чинь биш. Чамайг үддэг юм билүү? Аль наашир. Янжи өөрөө дараагуулагч байсан байж тээ. Тийм байна. Чамд яагаад энэ бичлэг байгаа? Муу дарга ангич хүүхдүүдээс нотлогоо олох гэж хаасаагүй явсаа. Сайн амарч чадаагүй байгаа. Нотлог хорон тэнд байгаа. Одоо нотлогоо байхгүй. Энэ бичлэгийг би олон хувилсан. Гэрлэх гэж байгаа гэлөө. Энэ бичлэгийг сүйт залуу руу чинь бас гэрийнхэн рүү чинь явуулчихсан шүү. Хоёлаа садъя. Дахиад хүнтэй учрвал шинэ найз залуу руу чинь ч бас явуулна. Өөр ажилд орвол тэр компани руу чинь ч бас явуулах болно. Гэрийнхэнд чинь ч үзүүлж чадна. Хийсэн хэрэг чинь насан туршид чинь тагна. Миний буруу. Битгий миний амьдралыг сүрүүлээч. Оройцоо. Бусдыг дээрлэж байхдаа тэдний амьдралыг сүрүүлж байна гэж бодоогүй юу? Энийг эндээс гарга. Хамаатнууд руугаа Яган Ройс унаад явахгүй. Яах юм бэ? Тэр ч хүн амтанд гайхуулмааргүй байна. За. Зоогийн газар руу яриад хэлчихсэн. Танаа гэрийнхэн цаавч дээрээгээд. Баярлалаа нөхөр минь. Чи шилдэгэн. Сайн байцгаана уу? Сайн сууж исэн үү? Дээд зэрэглэлийн газар биш үү? Шалахгүй юмд хөөрцөглөөд юм үзэх үл байна да. Уучлаарай зочдоо. Одоо цул өрөө алга. Заалан цуух уу? Хүлээгээрэй. Энэ хүмүүст би өөрөө үйлчлэн. Тав тамирал та бүхэн зориулаад хамгийн тансаг өрөөгөө бэлдчихсэн. За, манай хүнийг таньсан байх. Эндхийн VIP үйлчлүүлэгч үнэхээр гярхаа юм. Даруухан багаж. Манай нөхөр л оцуулсан байх ёстой доо. Нөхрөө. Найз залууч хүн байж юу нөхөр яриад байгаа. Тийм биз дээ ханиа. Дотогш орцгоно уу? Хөөе, та нар орх. Ганц уулзаж байж зүгээр орхичих. Та бүхэнд жимсний цуглуулга ориглон дарс бэлгэлье. Манай эзэн хэлсэн. Өнөөдөр та бүхэн манай тусгай үйлчлүүлэгч үн төлбөргүй үйлчлэнэ. Ханиа, үнэхээр нэр хүндтэй юм аа. Нэг төмс хаш чинжүүтэй хуурга, зээжин цаастаа. Байж түрүүлээ. Хүн идэхээр юм захиалъя. Сонгонтой шарсан загас, дарсан чанс хаан хавч, чигэнж улгасан загас, сугас загас. Тийм. Лемэсиний дарс 200 мянга хаасна. 200 мянга ямар үнэтэй юм бэ? Наагац ихчээ хэл давж үзээг үг чинь ойлгож байна. Жаахан юм үзэж нүд тайлал да. Чи ганц юунаар л орж үзээ үсттэй. Наад арьс чинь түлэгдсэн өндөг шиг харагдаад байх юм. Олон улсын уучлалт ихнэр хинээс ч уучлах байхгүй. Харагдаж байна. Энэ муу чи юу гэдэг юм бэ? Үеэлэгчээ, интернетэд эргэлттэй Кэнси алдарт Улаанбагц олон улсын алдартай брэндээс ялгархгүй үр дүнтэй. Одоо наад түлэнхийн өндгөө сайн арчлаад үз. Үгүй ээ, арьсаа гих гэсэн юм.
Яхав дэггүй ч гэсэн бас мэдрэмжтэй юм байна. Маш чи сайн уугаад аваарай. Би жаахан тэмхэн байна. Би уухгүй. Бидний ачаар ийм дээд зэрэглэлийн газраар үйлчлүүлж хоол идэж байж ганц цундаг барьчих нь үстэй үгүй гэхгүй байлгүй дээ. Би уухгүй. Энэ хондгыг чинь түлэгдсэн өндөг шиг харагдаад байх юм. Хуур ашчиж. Тэр доор би бүр чамаа гэж таниагүй штэ. 10 насаар хөгшин харагдаж байна. Арсаа гих гэсэн газраар би уухгүй. Хэрэлчгээ юу? Бид нарыг тэгээд өрдгөө мө? За тиймдээ найр хэрч мөнгөгүй байлгүй дээ. Одоо яах вэ ханиа? Ийм ядуу чи төлж өгөхгүй штэ. Хазар миний хан шуужаан муу өвгтийн группээс зарлан тендерт өрсөлдөж байгаа. Амжилттай болвол би хувьд сонорт ч санаа зовхгүй л дээ. Муу авахтын групп ээ? Тийм ээ. Яагаад алдартай том групп? Тэр цуута компаниг та нар сонсоо байлгүй дээ. Гарчгаад ирээ. Шуужин гэдэг нэртэй хүн манай компани тендерт өрсөлдөж байгаа юу? Тэгвэл ингэж хэлчихээрэй. Байна уу? Шужан, манай Мо группийн эзэн ингэж хэллээ. Тендерийг танаад өгч байна. Эхнэрийн чинь Шанелийг төлсөн тооцоорой гэж. Мо захирал гэж юу? Садан төрөл шүү дээ. Та нар одоогоор олигтой ч амжилтанд хүрээгүй. Амжилтанд хүрлээ гэхэд бид юу ч гойхгүй. Дахиж битгий бусдыг дээрлэхээр хүнийг ялгаж харьцах хэрэггүй. Уучлаарай. Мо захирлаа. Үнэхээр уучлаарай. Сая манай хүн Ойлгож байна. Тоглосон байх. Тийм ээ, тийм. Зүгээр тоглож ийсэн. Тоглоом. Нөгөө төсөл би ч гэсэн тоглосон. Та нар шиг хүмүүстэй би хамтарч ажиллахгүй. Шичи. Ээж явцгаая. хөргөндөө. Хамаатнууд руугаа Сайн байцгаана уу? Сайн сууж ирсэн үү? Дээд зэрэглэлийн газар биш үү? Шалахгүй юмд хөөрцөглөөд юм үзэхүүл байна да. Уучлаарай зочдоо. Одоо цул өрөө алга. Таалан цуух уу? даруухан байгаа ч. Ганц уулзаж байж зүгээр орхичих. Та бүхэнд жимсний цуглуу. Хаш чинжүү. Тий. Айл л да. Би ханя. Миний хан муу өвгтийн группээс зарлан өрдгөө мө? Хүлээхэд нар шиг Байсан биз. 550 мянга. Гэхдээ хоёрт л хүчинтэй байсан юм шиг. Ээж явцгаая. Би ч гэсэн тоглосон. Та нар шиг хүмүүстэй би хамтарч ажиллахгүй. Шичи. Ээж явцгаая. Хөргөндөө. Шичи. Уучлаарай, тооцоогоо хийнү? Юун тооцоовэ? Үнгүүгээд байсан биз дээ. Төрөний хэлсэн хөнгөлтүүд мөө захирал эзэгтэй хоёрт л хүчинтэй байсан юм шүү дээ. Тэр хоёр хоёулаа явжглаа. Тэгэхээр мэдээж та бүхэн тооцоогоо хийх хэрэгтэй. Тэгэд хэдийг нийт 550 мянга. Захирал нөхөр минь намайг чиний ихнэр гэдгийг хинт ч битгий хэлээр. Нэг авч. Би лангаас насал боломжгүй. Их ажилдаг сайн хандаад л. Ойрын хугацаанд өндөр үнэлгээтэй захиалга орж ирэх болов. 20 сая нэг төсөл байгаа. Тэрийг чамд өгөх үү? Ноо, баяр хүргэе. 20 сая юаны санхүүжилттэй төслийг чамд хариуцуулахар болсон байна. Ноо, нас чин залуу. Ажлын туршлагач баг. Энэ удаагийн ажлыг чинь би хариуцаад авчихъя. Гэхдээ надад хариуцуулсан штэ. Би аавна гэвэл аавна. Хин юу хэлэх юм? Захирал ирж байна. Би юм хэлж болох уу? Жаашичи бас яах гээд байгаа юм. Муу дарга. Та энэ шинэ ажилтны учрыг нэг олоотгооч. Би энэ хүнийг дийлэхгүй. Гэртээ чи энэ хүний үгээр байдаг. Захирлын чи ихнэрэлтэй. Өөрөөр хэлбэл миний ихнэр. Чи захирлын ихнэр гэж юу? Гоо ахлах албан тушаалаа хэтрүүлж ажилчдаа дарамталдаг. Гайгүй ажил байвал бас дээрэмддэг байх нь. Хүний нөөцийн албанд очиж сайн дураар өргөдлөө өг. Шичи. Эзэгтэй. Явъя. Сайн найзаагаа дээрлэх хүлэхгүй шүү. Би чамайг хамгаална. Тэр амжилттай болвол 200 мянган хувь авна штэ. Тэгэхээр чи муу группийн захирлын ихнэр байж. Би атахан. Бань ээжээ муу группийн сарын 2 саяар түрээсэлдэг 2 офисыг түрээсээс чөлөөлчих сайн найзынх юм байна. Чи түрээслүүлэх юм уу? Тэгээд яагаад ийм утас байрдаг юм? Энд чинь верту штэ.
Хагас сарынхаа хэрэглээний мөнгөөр авсан. Тэгвэл нэг их мөнгө биш юм байна. 2,500,000 юан. Захиралтайгаа Эхнэр минь усанд баярлаа. Лижа. захирал нөхөр минь намайг чиний эхнэр захиралтайгаа нууц харилцаатай байх ямар байдаг гэж. Наширмсий. Ажил дээр битгий ингэж байл да. Иши чи одоо Чи дараа нь суучих. Жан шичи сая захирамж гарлаа. Маргааш шувцаараа чигдэрнэ гин. Заавал банцалтаа ирээрээ. Жан шичи. Ажлын байран дээр юу өмсч хөв? Банцал. Намайг дагаад яв. Эхнэр, өнөөдөр өөр харагдаж байна шүү. Юу нөр гэж. Үнэхээр хөөрхөн харагдаж байна. Эхнэрийнхээ өөр нэг дур булаан төрхийг харлаа. Өнөөдрийг дэмий өнгөрөхгүй ажил тарахаар хамтах гадуур явъя. Гоё юм авчих. Нөө захирлаа. Нөө захирлаа үнэхээр уучлаарай. Сахилга бат алдсан юм боллоо. Би өгөн жан шичи зөндөө хэлсэн. Банцал өмсч болохгүй гэж ингэнэ гэж ерөөсөө би Өөрөө сахилга баттай байхтал болно. Гар. Энэ сард урамшуул байхгүй шүү. нөө захирлаа Гар гэж байна. Яна хайрт минь гарч нь өвдсөн биз дээ. Би үлээгээд өгье. Залт өнөг. Чиний жинхэнэ төрхийг би заавал илчлэн дээ. Өрхөнд орлоо доо. Биш үү чи? 90 цагтаа дуудъя. Тэгэж яах гэсэн. Бодлоо хулгайчиг барьж өгөөч гэхгээ юу? Тийм үнэтэй зургийг чи хэдийн зогсуулж байгаа үсттэй. Чамд ямар нотлохоо байгаа? Нотлохоо юу? Нотлохоо энд байна. Бүгдээрээ наашаа хараарай. Жан шичи энэ зургийг алга болгосон гэсэн бас болоогүй нэг үлгэр яриад байгаа. Гэтэл яасан гэж энэ зургийг өөрийнх нь ширээн доороос олсон. Ямар сони юм бэ? Яхаараа миний ширээн дор байж байдаг үлээ. Чи санаатай ингэж байгаа үсттэй. Наадахтайгаа том юу вэ? Захирч шиж хоёр байна штэ. Тийм. Хөрмийн зураг. Жан шичи бол миний эхнэр. Би алдаа гаргасан бол та. Дахиад нягтлаа. Хүлээгээрэй. Надад алгадуулсан гэж хэлсэн үү түрүүн? Тэгсэн байхаа. Ингэвэл тэр чинь үнэн болно. Шин залтай эмэгтэй баян хүн шиг дүр эсхийн тулд зөв гэж харахгүй байна. Хүүхүү хэлж байгаа юу вэ? Тэний эмэгтэй ийм Хоёр яана. шин залтай эмэгтэй баян хүн шиг нэг дээд хэл. Энэ богино явахад нь найж байна. Сухаар явна. Удас авсан. Энд гарч ирэх боломжтой. Хоёр яана. Эхнэр, би чамд Яава хурдлаа чи. Хоёр яана. Яава хурдлаа чи. Хөө ямар удаа юм бэ? Үгүйгүй. Утсаараа QR-ыг уншуулал та. Тийм юм мэдэхгүй. Намайг уучлаарай. Цаг хэд болчихвоо. Харин тийм бидтэй. Хоёрыг өвөө би танд аваад өгье. Баярлалаа. Хүн өөрийгөө хөгжүүлж болно үстэй. Өвөө тэнцэд ирчгээд байхад чи битгий дорд үзээд байгаа ч. За чи их сайхан сэтгэлтэй юм байна. Өөрийнхөө хажууд аваарай. Энд чинь алдаа гаргавал чи хариуцлага хүлээнэ гэж мэдээрэй. Зүгээр дээ өвөө, битгий санаа зов. Танд чадахгүй юм гарвал өдөө насандаа явъя. Охин минь, уучлаарай. Би тусвалж чадахгүй. Зүгээр дээ өвөө. Та 200 надад орч. Хөдөлмөрийг чи үнэлэх хэрэгтэй үсттэй. Жан шичи. Чи бол шинэ ажилтан. Тэр харин нэг мөө өвгөн та хоёрын хийсэн гэдэгт хин идэх юм бэ? Тийм бидтэй захирлаа. Миний үгэнд тэгвэл итгэх байлгүй дээ. Хөөе өвгөнгой. Бас хосол энэ төр өмсчихсэн юугаа хийж яваа? Бууж ажиллаа хийгээч. Мөө ерөнхийлөгчтэй яаж яриад байгаа юм бэ? Энэ төслийг мөө ерөнхийлөгч гадаадах салбар компаниудтай хамтран хэрэгжүүлж байгаа. Мөө ерөнхийлөгч.
Та гэж үдээ. Надад Кенсийн бүтээгдэхүүнүүд их таалагдсан. Гэхдээ чам шиг багахан оногцсон эрх мэдлээ урвуулан ашиглаж хүний хөдөлмөрийг өөрийн юм шиг хулгайлдаг хүн ажилдагт харамсч байна. Та тайвширдаа ийм хүнийг манай компани үлдээхгүй. Чи халагдсан. Би Гар. Төслийн гэр. Эрэгтэй өглөөний цайндаа огт өндөг иддэггүй. Эмэгтэй үүнийг хараад мөн хүүгээ өндөг идэхийг хориглов. Учир нь хүүн нөхрийнх нь төрсөн хүүхэд биш байв. Үүнийг ис гаргахгүй тул Эхнэр, би чамд машин авсан. 100 би одоо хэдтэй билээ. Яагаад тоглоом машин аваа вэ? 100 дэмий өрөөд 100 ярд. Надад садад бүр машин зардаг болчихоо юу? ийм сайхан би чам шиг ийм Чи ч мөрөөдөж байх шив. Тэр чинь энтхийн тэргүүн баян. Баргийн хүн уулзаж чаддгүй юм мэдвүү. Гэхдээ чимийн сүрхий шүү. Удахгүй муу захиралтай Хонлон паласын төсөв дээр хамтран маргааш муу захирлын эхнэрийн төрсөн өдрийн үдэшлэгт очино. Яаж байна? Чиний өмнөөс мэндийг асууж өгдөг юм билүү? Болж байна. Надаас энэ машиныг булаач авмаар байна уу? Булааха? Булаацалтмаар байгаа юм уу? Хэдийн юаны үнэтэй байсан ч би авч чадна за. Яах вэ? Энэ машиныг чамд өгчихье. Энэ удаа харж үзье. Муу захирлаа. Хонлон паласын төсөл дээр биднийг бодож үзээрэй. Эхнэрийн тань бэлэг. Төрсөн өдрийн минь түргээрээ. Эзэгтэй захирал ирчихсэн. Таныг л хүлээж байна. Ойлголоо. Би өнөөдөр их чухал зочинтой уулзна. Кенсийн алдар тулаан багцаа хэвлэж дуустал хүлээж байна. Эхнэр чи хэзээ ирэх юм? Эхнэр, төрсөн өдрийн минь түргий. Баярлалаа. Чи юу? Гаргасан. Тэр машиныг хэлхийг. Эхнэр, би чамд машин авсан. Кенси Юм уу? Хаяа. Эхнэр, би чамд машин авсан. 100 би одоо хэдтэй билээ. Яагаад тоглоом та нар юу? Үнэхээр би халдаа гаргасан. Тэр машиныг эзэгтэйх гэж мэдээгүй. Эзэгтэй дахиад нэгийг бэлгэлээ. Та намайг уучлаач. Оройтсоо. Чи миний эхнэрийг уурлуулсан. Чин овогтын үйл хөдлөлийг 3 хоногийн дотор арчиж хаяа. Гэтлээ захирлаа. So look me in the eyes, tell me what you see. Perfect paradise, tearing at тэр бомтонтай дурлал. Жаншичи зүрдгээ хийс. Хатарлаа. Ямар үед найз залуугийн чинь урам хугардаг вэ? Манай тэр бомтонтой дурлалцах ямар байдаг гэж ус бэлтчихлээ. Халуун бүлээн нь Танил. Миний яагаад юм хийгээд байгаа юм бэ? Чи шал угааж чадахгүй үстэй би л угааж чадахгүй. Нагац ихчээ төр хөл. Гэртээ ингэж байдаг байжээ. Я бол гэж их санаа зовж чамаар баг. Чин ажилдаа явлаа. чамд ягаан өнгөтэй. Юу? Туслах худаг руу үнцээ. Юу? Туслах худаг руу. Хай, Ребека. Юу нэртэй дээ наа? Holy shit.
Юу идээд байгаа? Гахай хоолоо. Өндөгтэй би л дээ. Орд энэ ядуу юмны идэж байгаа юм хураа. Хармааргүй байна. Манай улс ядуус олонтой. Та усах уу? Ус түгээгчээс аваагүй үстэй. Үнэхээр лөө. Наа чи гадаадд танигдсан хүн Швейцарын оршаан луудаг. Юу Швейцар ус? Тархин дан усаар дүүрчихсэн амтан. Тэр муу группийн захирал биш үү? Кино наадмыг захиан байгуулж байгаа. Үнэхээр царайлаг бас мөнгөтэй. Надад бас их талтай бололтой. Чи бас танархаад байгаа мó? Ийм сайхан залуус зөвхөн биднэрт тохирно хөдөөний юмнууд. Магадгүй тэр надтай холбоотой ч юм билүү? Ядуус хүртэх ирэхгүй болохоор төсөөлөл сайтай байдаг бололтой. Төсөөлөл сайтай. Хятад ус дэлхийд гарсан гадаад юм гэхээр л чи намайг доромжилж гин үү? Удахгүй шагналаа авчаад муу захирал хэлж чамайг халуулна да. Тэрнийг чиний хэлснээр хийнэ гэж итгэхэд байгаа юм биш үү? Тэгэлгүй дээ. Муу захирал түрүү над руу инээсэн эхнэрээ болгомоор байгаа нь илт байгаа үсттэй. Аз хүсэн юу? Одоо зарлая. Шин шилдэг ажилтны шагналыг авсан эрхэм бол байхгүй. Юу гэсэн бэ? Юу гэдэг юм бэ? Байхгүй гинүү? Яагаад ийм юм болдог вэ? Яаж юм бэ? Яагаад? Гадныхныг шүтдэг бас бардам зантай болохоор хятад төрж хятад өсчгөөд хэдэн жил хамтарч ажиллаад өөрийгөө гадаадын бүтээгдэхүүн гэх хэрэггүй. Хятад хүн өөрийгөө дорд үзэж байгаагаас өөрчлөхгүй. Хинч чамайг зөвшөөрөхгүй. Ийм хүн байсан юм уу? Мөөцгөрл яаж байгаа юм бэ? Чи юм бэ? Муу захирал яг ч юм бол яагаад буугаад ирвэ? Эхнэр гэртээ арай. Үгүй алга болжээ. Эрдэнэ яваад сар болоогүй байхад дулмаа хонийн эзэнгүй хаяад ор сурггүй алга болжээ. Ямар юм доосон үлээ? Тусмаамис Ир хүн бэ дахиад нэг олоод авна үз. тусмаамис ватартаа хэмтаа. Тэрээр явсан. Ажилдаа унаад яв. Зүгээр л тайван ажиллаа хэмээр байна. Хэрвээ ажлын энгийн юм байна шүү. 700 мянга юу вэ? Хөөе, та нар сонссноо? Кейсийн тусгай үйлчлүүлэгч мөө группийн ерөнхийлөгч эхнэр манай компанид ажилладаг гинлээ. Үгүй айлгууд ямар хурдан тараа вэ? Нэрэ гэж юу? Яагаад хүн амтны ардуур яриад байгаа? Ашгүй нэг юм намайг өмөрчхөн дуугарлаа. Уг нь даруухан байхыг хүссэн. Би мөө группийн захирлын эхнэр байна. Энд чинь нэг зам байхгүй юу? Яагаад хөлт цүнх үүрсэн? Юу гэдэг байгаа? Үгүй гэж юу? Жирийн нэг ажилтан ямар мөнгөөр минийхтэй адилхан цүнх. Миний яар өөр юм хулгасан эхнэр чамаа Тэнти үнэхээр эхнэр нь бололтой. Эзэгтэй. Та ингэж харьцахаасаа чи үнэхээр айхгүй байна уу? Би мөө группийн ерөнхийлөгч эхнэр чамаас юундаа айхав дээ? Хэн нэг нь миний эхнэрийг дээрлэхэд байна гэв үү? Хөөе, муу захирал биш үү? Тэнти үнэхээр эхнэр нь бололтой. Эзэгтэй. Ши чи эхнэр нь байсан байж тээ. Янз нь чи хоёр эхнэртэй бололтой. Ихчээ, юу болсныг хэлээд өгөөч. Ээжээ. Муу ачлалгүй охин. Цэвэрлэгээ хийж байхдаа эзнийхээ гэрээс түлхүүрийг хулгайлж байдаг чи. Уучлаарай муу захирлаа. Уучлаарай эзэгтэй. Би л охиноо дутуу хүмүүжүүлсэнийг яг одоо дагуулж аваад сайн сургаад өгье. Хурдан явъя. Чамайг ёстой сургаад өгье л дөө. Ээжээ, болио. Миний буруу. Хүлээ. Охин ч явахгүй. Миний цүнхийг уурчихсан 700 мянган үнэтэй цүнх. 700 мянга. Чамайг зараад ч түлж дийлэхгүй юм байна. Алаад өгөө илдөө чамайг. Чи миний буруу. Миний буруу намайг би. За миний хүү томоотой байгаараа. Вэ ээжээ битгий яв. Манай шин захирал сайн найзтай минь.
сайн найзтайгаа хамтарч хийсэн. Сайн найзаа. Захиралтайгаа адилхан гээд уучлаа. Би буруугаа хүл. Жаншичи 5 сая юан үгүй. Миний хүүгээс сал. Хүүчин сард 10 саяг олдог та тоолоо идчихье. Тэгээд зөөр байгаад өгөх бол тайтай юм гэж байгаа юу? Бэлгээ яагаад өгөхгүй юм? Тэ. Явж үз. Сайн найз бид хоёрын 10 жилийн ой өнөөдөр. 10 жилийн дараа би ямар үед найз залуугийн чинь урам хугардаг вэ? 你不是演员吗？你就演我女朋友。这是我朋友的孙子，你们俩。 Хой. Жаншичи. Дахиад чад. Үнтэй байхаа. Хоёулаа хямдхан газар юм ээ байх гэж. Өнөөдөр юу? Жаншич. Найз залууч тулхав дээ. Тий. Загас удахгүй дахиад хоцрох нэ. Хоцрлоо. Хамгийн эзэгтэй 7 хоног эхэлж байна. Хүн болгон 120. Шичи. Ээжин чиний дуртай ямиг аваад ирлээ. Өнөө чамайг надад идгсэн. Дүүгийн чинь төрсөн өдөр дүү чинь идэх дуртай. Миний ч гэсэн төрсөн өдөр штэ. Суу миний хөө. Би яагаад дүүгийнхаа үдээс хоолыг идэх ёстой юм? Төрсөн өдрийн лагч гэсэн би үлээж байгаагүй. Яагаад гэвэл чи их чинь дүүдээ буут хийж болно үсттэй. Юм ойлгодгүй залгиш шүү. Үнэхээр муухай хүү юм аа. Шичи, нөгөөдөр чиний төрсөн өдөр биз дээ. Ирэх мөтэ. Нөгөөдөр гадаадад хэрэгжүүлэх төслийн хэвлэлийн баг хуралтай. Шичи, бид хоёр явж ирээд чамд хамгийн сайхан төрсөн өдрийг тэмдэглэж өгнө. Тийм ээ хаа? 2 хоногийн дараа. Дан. Юу? Ээж асуулт арч. Юу? Хэрэгтэй. Энэ удаад шилжүүлж өгч чадах уу? Хормын бэлэг гээд энэний төлөө жүжиг тоглосон биз дээ. Намайг ашиглах гээд. Ашиглаад явахдаа яадгийн? Муухай сонсогдох нь яана. Чи их чин штэ. Дүүдэд туслахад яадгийн? Өвчин айлын охины жирэмс нүлтэй. Хүслээ бодоорой. Өнгөрсөнд нь үлдээ. Та хоёртойгоо шинэ амьдралыг эхлүүлмээр байна. Бид нэг гэр бүл шүү дээ. Энэ удаад чи дүүгийнхээ асуудалд заавал туслаарай. Энэ мөзөлөвч нь айлын охиныг жирэмсүүлээ хийцэн биш дээ. Одоо хормын асуудал яригдана. Чи өөрийнхөө байрыг дүүдээ шилжүүлж өгч чадах уу? Хормын бэлэг гээд энэний төлөө жүжиг тоглосон биз дээ. Намайг ашиглах гээд. Ашиглаад явахдаа яадгийн? Муухай сонсогдох нь яана. Чи их чин штэ. Дүүдэд туслахад яадгийн? Одоо хангалттай биш юм уу? Дүүг сургах гэж би сургуулаа хүртэл төгсөж чадаагүй. 8 хийж мөнгөний төлөө зүтгэсэн. Байрны урьдчилгаа би төлсөн. Зээгийн чинь төлж өгсөн. Тэгэж хүссэн. Дими хөлс хүчээ урсгасан гэж яаж мэдэх вүлээ? Чамайг насаараа дүүгийнхээ хүмүн байрны гэрчлийн үзэт. Яах нь өгөөч намайг тайв. Болцгоо. Дахид жан шийчэд ойртоод үзээрэй. Амьдралыг чи сүрүүлнэ шүү. Манай гэр бүлийн асуудал чамд ямар хамаатай юм? Жан шийчигийн асуудал миний л асуудал. Охиноо зөвхөн ашиглах гэж байдаг хүмүүс гэр бүлэнд байх учиргүй. Анхаарууллаа шүү. Дахиж битгий ойртоорой. Үгүй бол манай Ида группийн хуулийн баг та нартай эцсийн хүртэл тэмцэнэ. Тэр үед юу ч үлдэж магадгүй. Явъя. Нэг Чичи, энэ миний. Мах за бүгд цаажлаа бабл тигэр дайлээ. Маха загсаа аваарай. Аав ээжтэй нь уул. Шаван. Нэрээ Даач болов амьдарч үзэгсэн. Амарха, манайхыг түрээсэлж энэ зураг авалтыг хийсэн. Чиний хэлж байгаагаар явж чадахгүй нэ. Ямар том цайз вэ? Нэг удаач болов амьдарч үзэгсэн. Амарха, манайхыг түрээсэлж энэ зураг авалтыг хийсэн. Чиний хэлж байгаагаар энэ тэгэхэр танах гэсэн үг үү? Тийм ээ, энэ усан үзмийн талбай, тэр лаванда цэцгийн хүрээлэн ч манайх. Очиж хөгжилтгүү.
Хэдэн цагийн нислэг вэ? 10 даашин завсан хангалттай үсттэй. Тийм ээ. Аав ээж хоёр ч гэсэн очимоор байгаа. Тийш хамт аялье. Бодлоо л доо. Надад ер нь тэр газар тохирохгүй юм байна. Явха боллоо. Хөөе. Лээ захирал. Өдөрлөгөдөө хуралдаж байгаа. Өдөржин юм болж байна. Аа? Хувьцаа арилжахтаа ч ингэж боддгүй юмсан. Тэгэхээр ноцтой хэрэг болжээ дээ. Өнөөдөр заавал хариулт олж өг. Яагаад аав ээжтэй уулзахаас зайлсхийв? Хор товдортой баг. Юу ярина вэ? Хэдүүлээ бүтэн 8 цаг шалтгаан хайлаа. Хавдартай нь баттай. Лээ захирлаа. Нэг л юм үлдлээ. Танд хайргүй бах. Эцэг ихтэй ч уулзахгүй байгаа юм чинь. Вэ? Дгүй юмсан. Тэгэхээр байна. Яв 10 даашин завсан хангалттай үсттэй. Тийм ээ. Аав ээж хоёр ч гэсэн очимоор байгаа. Тийш хамт аялье. Бодлоо л доо. Надад ер нь тэр газар тохирохгүй юм байна. Явха боллоо. Хөөе. Лээ захирал. Өдөрлөгөдөө хуралдаж байгаа. Өдөржин юм болж байна. Аа? Хувьцаа арилжахтаа ч ингэж боддгүй юмсан. Тэгэхээр ноцтой хэрэг болжээ дээ. Өнөөдөр заавал хариулт олж өг. Яагаад аав ээжтэй уулзахаас зайлсхийв? Хор товдортой баг. Юу ярина вэ? Хэдүүлээ бүтэн 8 цаг шалтгаан хайлаа. Хавдартай нь баттай. Лээ захирлаа. Нэг л юм үлдлээ. Танд хайргүй бах. Эцэг ихтэй ч уулзахгүй байгаа юм чинь тантай гэрлэхгүй гэсэн үг. Тийм биш ээ. Би чамд хайртай. Аав ээжтэй чинь уулзахгүй гэсэн нь үнэндээ миний айсных. Би жирийн нэг айлын охин шүү дээ. Аав ээж хоёрт чинь би таалагдахгүй бах. Юу гэж дээ? Чи миний хайртай хүн. Тэд чамтай уулзахыг хүсэж байгаа. Сандарч байна уу? Тэд чамаас ч илүү сандарч байгаа. 7 хоногийн өмнө харалтгүй. Чи яасан? Ганцаар ирлээ. Тооц хүртэл өлгсөн шүү дээ. Хэтрүүлээд байгаа юм биш үү? Ван хүртэл зангаа зүйлгсэн. Юу гэж дээ? Чи миний хайртай хүн. Тэд чам Уулзахгүй гэсэн нь үнэндээ миний айсных. тантай гэрлэхгүй гэсэн үг. Тийм биш ээ. Би чамд хайртай. Аав ээжтэй чинь уулзахгүй гэсэн нь үнэндээ миний айсных. Би жирийн нэг айлын охин шүү дээ. Аав ээж хоёрт чинь би таалагдахгүй бах. Юу гэж дээ? Чи миний хайртай хүн. Тэд чамтай уулзахыг хүсэж байгаа. Сандарч байна уу? Тэд чамаас ч илүү сандарч байгаа. 7 хоногийн өмнө харалтгүй. Чи яасан? Ганцаар ирлээ. Тооц хүртэл өлгсөн шүү дээ. Хэтрүүлээд байгаа юм биш үү? Ван хүртэл зангаа зүйлгсэн. Чи ирээгүй мө? Тэрэнд зориулж хавч бэлдсэн юмсан. Хураач хайда. Би яах юм бэ? Уулзахаараа өгөх гээд 100 мянган юан тогтоонд хийчихсэн байгаа. Арай бага байна уу? За болно доо. Сүйтэй цан дуртай гэж сонссон. Сахарыг хэрэглүүл арьс нь хурдан хөвширнэ. Бас энийг авсан. Үрчлээ болон хөвшрэлтийн эсрэг алдарт улаан багц. 20 жил болсон дотоодын брэнд. Арьс нь санаа зовлтгүй. Сүйтэй бодлого уурлах баг. Чамайг өгсөн гээд наадах ч гоё юм байна. Тэрний намаагийн хандлагаас би аав ээжтэй танилцах. Сайн байна уу? Айл бэр орж байж эртхэн ирээд энэ хоолунднаас нь хийлцэх хэрэгтэй юм биш үү? Миний бэрийг хардаа. Өглөөнөөс хойш завгүй тоогоо барьж байна. Жимс дээрээ. Авгагч битгий буруутга. Би хуралд оройтчлаа. Хормолж бүлшүүд. Чи цамц чинь баггүй. Ихчээ энэ хувцсыг би өөрийнхөө мөнгөөр авсан. Тэгсэн ч болохгүй. Эмэгтэй хүн өмсөж зүүхтэй 100-аас ирнэ хэтрүүлээд хэр үрж Жимсэд нас нь айдгийн нэг гэр бүл чи цамц чинь баггүй үнэтэй биз дээ. Хямдхан 100 юан. Хамт явъя. За тэгээ. Чи маа Жимсэд баярлалаа хчээ. Хөөе чи цамц чинь баггүй үнэтэй биз дээ. Хямдхан 100 юан. 100 гэж юу гэсэн үг вэ? Мөнгө шүү дээ. Манай лидоны мөнгийг үрж үйж. Чи биднэрт хүүгээ мөнгөндөө гамтай бай гэж сургахгүй бол ихчээ энэ хувцсыг би өөрийнхөө мөнгөөр авсан. Тэгсэн ч болохгүй. Эмэгтэй хүн өмсөж зүүхтэй 100-аас ирнэ хэтрүүлээд хэрэггүй. Хэтрүүл үрсэн болно. Ялангуяа айлд бэр ороод нөхрийнхөө мөнгө гамнах хэрэгтэй. Миний бэрийг харалда. Одоо энэ өмссөн хувцс нь нийлээд 80 ч хүрэхгүй. Та битгий санаа зов. Манай хангалттай хөрөнгөтэй. Шийчиг юугаарч дутаахгүй. Яна 2000 юаны үнэтэй хөрөм. Хүчи идэхэ болооч хурдхын нэг цэвэрлээд. За ээжээ. Гараараа угаагаарай. Гэрдээ битгий ингэж хандалта. Шинэхэн хадан болохоор чи мэдэхгүй байна. Бирүүдэд анханаас нь ширүү хандахгүй бол хожим нь толгой дээр гардаг юм. Аль охины гуйж авчгаад эрхлүүлэх хэрэгтэй шүү дээ.
Шээч, хадам ээж чинь чамд ямар сайн байгааг хараач. Тэгэхэд чи гар хоосон ирж байдаг. Би бэлгтээ ирсэн. Ирчээ. Энэ Кэнси алдарт бол бэлтгэлүүд байгаа. Лүгэ зөв авс юм аа. Эд чи чадахгүй. Эд гэсэн бол эд яагаад танад бэр аав гэсэндээ л хүүгээс чи залтай хүүхэн би Ээж! үнэхээр уучлаарай. Үнэхээр мундаг юм аа. Яалч юу энэ үнэхээр мундаг юм аа. Яалч юу гэж байна. Тэгсэн чи байж. За. Хүүхэд насаа санаж. Манай найзууд Сайн уу? Лидон бидэрт харуулаач найз охиноор чинь нэг зохиолъё. анх удаа ирж байгаа маа дараа болъё. Өдний насанд гольф тоглож чадахгүй хүн байдаг юм уу? Харин тий. Эсвэл бидний шиг элит хүмүүс л чаддаг байх. Тэгээч угаасаа гольф үнэтэй спорт л тоо. Тэгээд л тэр. Зүгээр л гольф штэ. Чи харж бай заа ёо. Яаж сохих чи харъя л да. Шууд орчлоо. Мундаг юм аа. Лидоны найз охин юм чи аргагүй. Чаддаг юм уу? Байван хос ялгаагүй үстэй. Би Багдад нутгийнхаа чулуу шидэлтийн авраг байсан. Энд юугаа хийхэв явж хоол идэ. Уучлаарай стейк хэдэн хувийн болцтой чулуу шидэлтийн авраг байсан. Энд юугаа хийхэв явж хоол идэ. Уучлаарай стейк хэдэн хувийн болцтой авах май болно. Лидо найз охин чинь хөвгөлтэй юм аа. Мэдлэг болгох үүднээс стейк 30, 50, 70% болцтой байдгийн. Ямар хүн гэхээр рестораны талаар анхан шатны мэдлэггүй байна. Азарынд найзууд байж таарлаа. Өөр газар уулж Лидоныг ичвтер байдалд оруулах нь уучлаарай хатагтай манад 80% болцтой стейк гардаггүй. Эзнээ дуудаад ир. Лидон энэ удаад мөнгөөр зохицуулж болохгүй баха. Дуутсан уу? Танай рестораныг худалдаж авъя. Манай хинтгийн хамгийн дээд зэрэглэлийн ресторан. Та бодож үзэхгүй мүү? Харин тийм ээ. Энийг хараад тааж та. Тохирлоо арих юм. Одооноос энд зөвхөн 80% болцтой стейк гарах болно. Яг одоо тогоочтой хилээд хий. Түр үлээгээрэй. Яах гэсэн юм бэ? Мөнгө их орно штэ. Зүгээрээ. Нэрээ. Кэнси улаан багц чинь дуусчихсан. Дуртагч мэднэ. Дангаар нь бэлгэлэхээр энгийн санагтаад энэ рестораны хамт бэлгэлж байна. Сайхан хослол. Лидоноос чамайг шөнөөр их ажиллаж төсөл бичдэг гэж сонссон. Ингээд харсан чи үнэхээр гоё харьцтай байсан юм аа. Энэ их хайрын үр дүн байжээ. Би ч гэсэн Кэнси алдарт улаан багцыг хэрэглэнэ. Явцгаая. Миний зүйлд яач вэ? Хайчхаа л үсттэй. Жил цуглуулсан мөнгөөрөө авсан штэ. Анх удаа л өөртөө тийм үнэтэй төрсөн өдрийн бэлэг авсан. Яагаад энэ нохот байж идэг вүлээ? Шичээ. Энэ мөн үү? Хүүе, шичи нохотой адилхан зүйлтэй юм байна штэ. Зовж авсан зүйлтэй чинь хүмүүс нохотой зүйлгдэг юм байна. Хамаа татаж болох уу? Лидо яаж аваад ийм хүнтэй нийлцээ? Үнэхээр гологдож байна шүү. Заас сардаг байсан гэлөө. Чимэр юм аа. Ариун цэрүүрээ орлоо. Яна, энд нуугдчихсэн юм уу? Эртхэн сасны дээр юм биш үү? Чамаар заалах юм уу? Та хоёр нэг ертөнцийн хүмүүс биш. Чамайг дагуулад гольф тоглож болно, үнэтэй ресторан бэлгэлж болно. Гэхдээ чи тэрэнд юу өгч чадах юм? Ичвтер байдалд л оруулна. Лидон чамайг өрөвдөж байгаа юм. Өөрийнхөө хэмжээг мэдээч. Чи саяын нохоотой адилхан штэ. Эзнийхээ хүчинд л дээд зэрэглэлийн ресторанд орж чадж байгаа юм шүү дээ. Хэмжээг мэдэх хүн чи шүү. Хэн болчход миний найз бүсгөрөө хуруугаа чичлээд элдвэр хэлээд байгаа билээ. Лидон, энэ эмэгтэй чам тохирохгүй. Хоёулаа бие биедээ яг тохирно. Үгүй ээ. Би харин шийчигийн хэмжээнд хүрэхгүй. Чамтай уулзахаас өмнө зөвшөөр. Амралтын өдөр болох уулзалтанд хүн болгон 500 өгөөрэй. Өөр санал байна. Юяны манай компани. Сүндэн үлдээ. Хүмүүсээ хар. Юу болоод байна? Ли захирлаа. Наад өөдгүй эмэгтэй чинь бид нар лөө дарс цацсан. Би уг нь бол Зүгээрээ тайлбарлах хэрэггүй. Миний хувьд бүгд чиний зөв. Хүн чамайг дээрлэхвэл би хариуг нь барина. Чамайг зовоовол эргээ зовлонгийн үүрүүлнэ. Ли захирлаа. Наад загсын амиачанга яагаад ингэж байгаа юм бэ? Яагаад гэвэл миний сүйт бүсгүй бол. Яагаад би чинь Лидон бид хоёр муудалцсан. Хөөе, яаралтай ажиллагаа. Та гурав ажлын байранд хүн дээрлэх гэж нэгдсэн юм уу? Гурлаа халагдлаа. Ли захирлаа манай аав компани тусгай үйлчлүүлэгч шүү. Аав чинь манай компани хамтрагч юм уу? Очиж аавдаа хэл. 50 сая хөрөнгө оруулалтаа цуцаллаа. Сүйрлээ хүлээж бай. Ойлгов уу? Шичи, энэ бид хоёрыг хүчээр хэлгэсэн шүү. Бид хоёрыг хилээд өгөл дөө. Альва юмд хязгаар хэрэгтэй. Гарчлаа 2 хоног хүүхэд хараад өг. Хөөе. Би одоо ажилдаа штэ.
Мэдвэ? Холд. Энэ хоёр муудчихаж. Одоо яана? Би сая ууралснаасаа болоод баахан худлаа ярьчихлаа штэ. Яадаг үлээ? Ямар игдүүтэй юм бэ? Жан шичи, ягаад хүүхэдтэй ирж байгаа? Компани ажил салгардуулаад дотоод журманд болохгүй гэж заагаагүй штэ. Тэгээд ч би ажлаа цагтаа дууссан. Хийх ажилгүй байгаа юм бол Кейсийн цикл пептидийн зах зээлийн судалгааг хий. 20,000 ханцтай маргааш өглөө өгөөрэй. Наад чинь 7 хоногийн ажил нэг өдөрт дуусгах гинэ. Өгөхгүй байж болно. Оронд нь халагдах өрөдөл хүлээж бай. Өдөж гин үү? Тийм ээ. Ли захиралд очиж гомдол гарга. Би анзаарсан шүү. Муудалцаж байгааг чинь. Гойхгүй юм чинь. Хийчихтэл болно. Битгий уйлаарай. За, битгий уйлаарай. Битгий уйлаарай. Хүүхэд дагуулж ирчихэд яасан бүтлэгүй юм бэ? Муу хүний үгийг битгий сонс. Чиний нэгч итгэж болох хүн шүү. Алгав. Чамайг харахын хажуугаар ажиллаач бас хийж чадна. Энэ тайлан шүнжин чамаагүй заавал дуусгана. Яна миний тайлан юу вэ? Үнэхээр дуусчихсан гэж юу? Ядарсан болохоор буруу санаж л дээ. Тийм ээ. Би чинь жан шичээ. Чи ч гэсэн сайн байлаа. Намайг унтаж байхад нэг ч уйлсангүй. Сайн байна. Жан шичээ. Тайлангаа дуусаагүй бол эрт ажиллаа. Гэхөө. Захирлаа. Жан шичээ ажилдаа анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна. Ийм хүн манай компанид байсаар байна гэж юу? Чи өөр ажил хайж олсон дээр болол та. Сонсоо. Явахгүй юу чи? Би чамайг хэлж байна. Дуусчихлаа. Та хүүхдээ Лагдаг. Ирээдүйд юусэн? галзуурч хаяа. Би нөхөртэй Хэрэггүй. Эндээс гар. Гар. хүүхэдтэй байх үнэхээр хамаагүй юу? Над огтхон ч хамаагүй. Би аавуудын сургалтанд хамрагдсан. Ирээдүйд би аав нь болно. Шийдсэн үү? Би угаасаа гэрлэж хүүхэдтэй болмоор байсан. Галзуурч хаяа. Би нөхөртэй чамтай суухгүй. Цаглаа тантай нөгөө төхөөрөмж шинжилгээний талаар яригдсан юм аа. За маа юм бэ? Шинэ загвар нэрсэн бэ? Та цолдож юм шүү. Тэ. Залуу хүн байна. Ямар гоё юм бэ захирлаа баярлаа та хамгийн шилдэг захир шүү. За зүгээр зүгээр. Та цолдож юм шүү. Ой миний утас шүү. Цаглаа Та нарын заавал надад ямар хамаатай? Мөнгө зэлэх гэсэн юм уу? Чадахгүй. Нөө чиний сайн найз байсан биз дээ. Мөнгнөөс чухал хүн гэж хаана байсан? Битгий хүний ачиг мартаарай да. Нөө чамд яаж тусалж байсныг мартаа юу? Шижи яагаад цайгаа уугаагүй юм бэ? Ээж миний хэрэглээний мөнгийг дүүд өгчихсөн. Өглөөний цайнд надад 2 юан өгдөг. Хоёулаа нэг нэгээр нь авчвэ. Миний юм чи миний юм гэсэн. Ойлгож байна. Одоо яах гээд байгаа? Би шалгаж үзсэн. Чиний сайн найз чи энд байгаа. Чи мөнгөгүй ч тэр мөнгөтэй штэ. Битгий шийжид гай болох гээд вэ? Амьдралаа шинээр эхлүүлж байхад нь төвөг удмааргүй байна. Чиний шийдэх хэрэг биш. Зүгээр сайн жүжиглэхээ бод. Үгүй бол харж угаад яахыг хараарайч. Тавшраа. Ноонууд мөнгө өгвөл тэр муу новшийн залуу улам гаарах болно. Нооноо мэдээж баярлана л да. Гэхдээ тэр залууг даврааж болохгүй. Яагаад ч болохгүй. Сайн байна уу? Таны илгээмж ирлээ. Шичи. Уучлаарай. Би өгөн тэхийг хүсээгүй шүү. Миний өгсөн зоос байгаа юу? Хүслээ шивнэ. Ямар хүсэлч байсан хамаагүй бүгдийг биелүүлж өгье. Миний хүсэл чи үргэлж жаргалтай байх. Гэхдээ чи жаргалтай байж байж би бас жаргана. Их ядарсан харагдаж байна. Кенсинг алдарт улаан багцыг чамд авсан юм. Шинжлэх ухаан юм өнгөштэй. Тэтрээд байгаа юм биш үү? Би чамаас саллаа. Чадах уу? Хинээс болж гэр оронгүй боллоо. Хинээс болж ажлаа халдлаа. Мартчихж тийм үү? Үнэн дээр би чамд их санаа тавьдаг. Аав ээж хоёрын чинь би сайнгүй байгаа те. Фалун хорооллын 6 дугаар байрны 801 тоотод амьдардаг баха. Би мэдж байгаа шүү. Аав ээж минь зүгээр байлгаарай. Тэгвэл илүү мөнгө олж өгөөд байж бай.
Атхийн шар найз зүйн дээрлэхэд аль басаараа. Яа гинэ? Чамайг ч гэсэн хамт сургаад өгөө л дөө. Хин бэ чи? Жан Шичигийн найз залуу байна. Ширхэг үсэнд гэмтсэн байвал чи хөл дээрээ босохгүй шүү. Хүн чамаа саллаа гэж угаал зүгээр тавьж явбал ягаад ингэхдээ зуурлаад байгаа юм? Чам шиг залуусыг би үзэж чаддаггүй. Тусламжгүй юм биз дээ? Чи энэ насандаа надаас салж чадахгүй. Аваад яв. Гэр чинь чанчуун цэцэрлэг, ажилчин Шиван замд, эцэг эгчин Шаншуванд байдаг. Явъя л да. Юу болохыг харъя. Битгий буцаага тав. Аха миний буруу. Над мөнгө хэрэггүй. Хүн дэрлэх дуртай гэлөө. Шичигийн найзад яаж хандж байсан? Наад хоёр ч яг тэгж хандах болон чамд. Хамт хоолж, хамт амьдрна. Ажил чи хамт явж, эцэг эх чи хамт тасарна. Энэ насандаа чи наад хоёроос салахгүй. Аваад яв. Үгүй ярилцэл дандуур гарч найзууд штэ. Шичи баярлаа чамд. Чи надад багийн их юм авлаа шүү. Баярлж гин үү? Чи хэм бэ? Яагаад тэрний хувцсыг өмсчихөв? Шичи байх нэ? Би Лидоны экс Ливэ. Энийг Лидон өөрөө бид очие. Энд юм наалдчихсан байна. Лидон дотор мухаар нь би урд суучихоо. Болохгүй. Дотор нь муухайрдаг юм аа. Юмны учир ойлголоо доо. Зүгээр тоглож байгаа юм аа. Суута. Би ч адилхан. Би бас урд суун. Чи сам хорхоод дуртай байсан. Мартаагүй байх нэ. Хөөх. Сони юм аа. Би бас дуртай шүү. Чи уурч хаяа. Буруугаар ойлгох хэрэггүй. Би бэлдэж өгөөд бүр сурчхаж. Оо, тийм үү. Тэгвэл энийг бүгдийг хайслаад бэлдчих. Ээж, та хоёр битгий. Бано? Маргааш түнштэйгээ хамт оролцсон. Гоо сайхны салбарын форум уу? Энэ салбарт овоо хитэн хүн тань шүү. Би чамтай хамт явах уу? За. Чиний эхнэр болох хүн. Маргааш та хоёр хамт яв. Маргааш бизнес эрхлэгчэд цуглана. Шичи тохирохгүй бах. Хоёулаа хамт явахаар шичи яах юм? Эсвэл хамтдаа явах юм уу? Та нарыг би цадчихлаа. Хөөе, шичи. Угаасаа хүүхд чиг зантай яач болдгүй юм. Битгий шаал. Зүгээр дээ. Та хоёр хоолол. Шичи, юу хийж байгаа? Ихчээ. Дэлгүүр хэсч аваад чиний дуртай хөшөлтөй. Агаж ирээд цаад болох гэсэн юм уу? Яаж ингэж хэлж чадчихэна? Чил бид хоёр цаад болоод байгаа юмсан. Лидон чамд хэлээгүй бололтой. Би тэрний анхны хайр яагаад салсан гэж би гадагшаа сургууль явахаар болчихсон юм. Одоо буцаад ирлээ. Чи ойлгож байгаа биз дээ? Бид биедээ хайртай. Харин чи түр зургийн зугаад сэнгэл байсан төдий. Чи ярихаас цаашгүй бололтой. Өнгөрснийг л яриад байх юм. Одоо бол би тэрний эхнэр болох хүн. Би тэгвэл та хоёрыг нийлэхэргүй болгоод өгье. Чи яаж ийна? Жан Шичи. Чи над ааш зангаа татсан дээргүй юу? Би яагаачгүй. Гүрийж байна. Намайг битгий ичгэвтер байдалд оруул. Хэнээс чив? Эремийн дунд шургаж яваа эмээс үү? Хил хязгаарыг давсан эрээс үү? Эхнэр болох хүнийхээ өмнө хариуцлага алдахыг юу гэх вэ? Шичи, санаа зовоолтгүй. Их чинь чиний талд. Ээж, юу яриад байгаа юм бэ? Бид хоёр зүгээр найзууд. Эзэнцгийн чинь найзууд. Найз гэсэн нэртэй өөр санаа үрдэгч зэв хөрмөр. Тэглээч ерөнө. Жан Шичи энэ олон хүний нүдэн дээр халагдаж болохгүй үстэй. Энийг алгадах гэдэг юм. Лидон, тэр эмэгтэй ашгүй явчихлаа. Одоо бид эргээд хамт байна. Чи манайхаас явчихгүй юу? Би тэрнийг явуулж чадна. Эмээ, энийг ээжин чинь төсөөдөр болно гээ үздэй. Томдолтоор явлаа штэ. Алив хараа. Жан Шичи, цэвэрлэгээ хийсэн юм уу? Тэнд усны лид